За энэ удаагийн номны Booker 18 дугаараараа Margaret Furet зохиолчийн Who was Thomas Alva Edison буюу Thomas Alva Edison хэн байсан бэ гэдэг номыг онцолж байна. За яг энэ номыг унших одоо болсон шалтгаан гэвэл Thomas Edison гэхэл угаас хүн болгон гэрлийн чийдсэн бүтээсэн хүн гэж мэдж байгаа баг. За тэгээ миний яг энэ номыг унших болсон гол шалтгаан гэвэл за энэ Thomas Edison-ийн нэг хэлсэн үг байдаг л та. Сууд тухайн гэдэг 1% авьяас 99% хөдөлмөр гэж хэлсэн байдаг. За миний хувьд бол энэ Thomas Edison гэдэг үний угаасаа тийм бурханс өгдөлтэй гоц угаасаа юм сууд тухаантан гэдэгт бол би итгэдэг. Яг надад одоо төрсэн асуулт гэх юм бол за энэ хүн угаасаа юм сууд тухайн одоо тэрний яриад байгаа хөдөлмөр гэдэг зүйл нь үнэхээр тэр гэрлийн чидэн бүтээхэд хүрсэн юм уу эсвэл энэ угаасаа сууд тухаантан мөртлөө хөдөлмөр чухал шүү гэж одоо худлаа ярьдаг хүн байсан юм уу гэдэг асуулт бол яагаад ч миний толгонд орж ирсэн. Тэр асуултын хариултыг ч гэсэн одоо энэ номыг уншиж дуусаад бол одоо хариултаа олсон. Одоо та хэд ч гэсэн бас энэ асуултын хариултыг номны Booker-ийн төгсгөлд бас авах болов уу гэж бодож байна. За номны зохиолч гарал үүслийн тухайд гэх юм бол за Margaret Furet гэдэг зохиолж байгаа. Энэ хүн бол одоо Who was гэдэг цувралаараа аягүй алдартай. Хүүхэд залуучуудад одоо за ялангуяа шинжлэх ухаан зохион бүтээгч одоо зохион бүтээл сонирхолтой хүүхдүүдэд урам зориг өгөхөөр одоо өгдөг номны зохиолч гэх юм уу. Одоо тэгээд Who was Thomas Edison гэдэг ч юм уу одоо эртний зохион бүтээгч нар алдартай хүмүүсийн талаар намтрын номыг нь одоо ингэж намтар болгон бичдэг юм номны зохиолж байгаа. За номны гарал үүслийн тухай ч гэсэн яг түрүүн сая хэлсэн. Одоо ялангуяа инженерийн чиглэл рүү явах гэж байгаа хүмүүсд илүү одоо түлхэц болох үс ном гэж бол хийж болно. Тэр ч утгаараа одоо энэ гэрлийн жидэн одоо энэ зохион бүтээлийн үг эцэг загалмайлсан эцэг гэж яриад Thomas Edison тухай тэгээ номыг манай номны зохиолч бол гаргасан байна. За номны гол агуулга сэдвийн тухайд гэх юм бол за ер нь айгүй намтрын номноос би яаж ярихаа бол би нэг сайн одоо олоогүй. Гэхдээ яг энэ номноос одоо намтрын номноос гэх юм бол Thomas Edison одоо их нэртэйгээ хэзээ танилцсан гэдэг ч юм уу. За ер нь одоо гэр бүлийн харилцаа нь ямар байсан гэдэг талаар ч яриад яах вэ. Гол ер нь зүгээр номноос авах take away гэж ярьдаг. Одоо номноос гол авах зүйл нь 3 хүчин зүйл байсан болов уу гэж бол харсан. Тэгээ энэ 3 хүчин зүйлээ одоо тус нь ярьчих гэж бодож байна. За тэгээ эхнийх нь бол ерөөсөө Thomas Edison гэдэг хүн одоо маш сониуч байсан. Одоо яагаад гэдэг асуултыг чинь инновацийн эхлэл гэж одоо өмнөх Elon Musk-ийн номон дээр онцлсон шүү дээ. За ер нь бол энэ яагаад гэдэг асуулт ер нь энэ инновацийн эхлэл гэдэг суурийг гол тавьсан хүн энэ Thomas Edison гэж нэлээд олон хүмүүс ярьдсан байлээ. Тэгээ ер нь мань хүн бол айгүй сониуч хүүхэд байсан багада. За нэг түүх дуртах юм бол за 6 настай дэж үлдээ. Одоо нэг шувуу одоо ингээд ямар шувуу гэдэг нь хэлээгүй ямар ч тач нэг шувуу ингэж нисэж ирснэ. Уснаас нэг өт авч идснэ шууд нисцээ мэн л та. Тэгсэн чинь мань хүн болохоор энэ шувуу одоо газраас одоо уснаас нисэж ирснэ өт идчихэд нисчлээ штэ. Тэгвэл манай хажуу айлын охин тэх болов гэж хараад одоо сониучлаад тэгээ шууд уснаас нэг өт барьж аваад хажуу айлын охиндоо очиод чи энэ өтийг идчихээ тэгээ чамайг нисэх нь үгүй харъя гэж хэлсэн байдаг. Тэгэхээр одоо эндээс яг энэ одоо жижигэн түүхээс ч гэх юм уу эндээс бол мань өвний одоо сониуч зам бол туйлдаа өрсөн байсан гэдгийг бол харж болж байгаа. Тэгээ энэ одоо сониуч зан нь мань өвнийг одоо гэрлийн чидэн бүтээхэд хамгийн одоо гол хүчин зүйл болсон юм болов уу гэж миний хувьд харсан юм. За ерөөсөө энэ эхний гол одоо философи нь бол за сониуч зан юм байна. За хоёр дахь одоо хүчин зүйл гэх юм бол мань өө ерөөсөө бүтлгүүтлээс айдгүй байсан юм байна л да. За монголчууд ч гэсэн ярьдаг тийм одоо алдаа гаргаж болно. Энэ алдаагаа давтчих болохгүй шүү гэж ярьдаг шүү тийм үү. За манай номны одоо YouTube дээр байгаа подкастын хамгийн ихний зочноор Питер Силия гэдэг манай саксон буйн сервис салжуулагч орж ирсэн. Тэгээ мань нөө одоо бэлтгэл дээр бидэрт юу гэж хэлдэг байсан бэ гэхээр за би чамд нэг дасгал харуулна. Чи тэр дасгалыг надаас нэг асуугаад асууж болно. Хоёр дахь асууж болно. Гурав дахь асуух юм бол чи нэг бол намайг өдөөд байна. Эсвэл нэг бол чи үнэхээр тэнэг хүн байна гэж хэлж ирсэн баггүй. Тэгээ яг энийг ч гэсэн одоо би яг зөв юм болов гэж одоо үнэн юм болов гэж бодсон. Яагаад гэвэл за яг
инновац гэдэг одоо шинэ зохион бүтээл гэж байгаа тийм үү. Одоо чинь яг эдний одоо 1900-аад онд 1800-аад онд гэжлөө Томас Эдисоны одоо үед чинь инновац буюу одоо шинэ зохион бүтээл гэдэг хинт ч төсөөлөгдөхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр мань хүн бол одоо хөтөлбөртлөөс ерөөсөө айгаагүй ямар нэгэн одоо толгоондоо төсөөлсөн шинэ инновац, шинэ одоо шийдлүүдээ маш олон арга замаар одоо туршиж исэн. Тэгээ мань хүний бас нэг хэлсэн одоо алдартай ишлэл үүдэн шүү дээ, код гэж ярьдаг. Би 10,000 удаа бүтлгүүтэйгүй. Харин 10,000 ажиллахгүй болохгүй арга замыг олсон гэж ярьж исэн. Тэгэхээр одоо бүтлгүүтээс айхгүй бах, алдаагаа давтахгүй бах гэдэг гол хүчин зүйл нь хоёр дахь гол түлхэц болсон юм болов уу гэж бол миний хувьд харсан. За 3 дахь нь болохоор ерөөсөө одоо шаргуу хөдөлмөрийн үндэс гэх юм уу? За хөдөлмөр гэхээр л одоо хүн болгоогоос чухал гэх бах. Амжилтын түлхүүр нь хөдөлмөр гэж ярьдаг. Тэгтээ Томас Эдисоны хувьд хөдөлмөр гэж чухам яг юу байсан бэ гэдэг талаас нь илүү харсан. Манай хүний хувьд бол одоо за гэр бүлээсээ илүүтэйгээр ажилдаа лабораторид одоо инновац туршдаг байсан. За одоо хүүхдүүд нь гэх юм уу гэрээсээ аавынхаа одоо Томас Эдисоны одоо лабораторид ажил дээр нь хоолыг хүргэж өгдөг байсан. За тэгээ мань хүн чинь хэдэн 7 хоногт нэг удаа гэртээ очивол их юм гэж ярьдаг ч байсан юм байлээ. За тэгээд одоо баг гэртээ очтгүй гэр бүлийнхэнтэй баг цагаа зарцуулдаг хүн байсан бохоггүй. Бүх цагаа одоо яг өөрийнхөө инновац тэр шийдлүүдтэй тэр одоо толгоондоо төсөөлсөн тэр бүх асуудлуудыг шийдэхийн тулд маш их ажилласан. Маш их шаргуу хөдөлмөрлсөн. Тэгээд мань хүн ч одоо шууд л энэ гэрлийн жидэм зохион бүтээж өгнө шүү дээ. Энээс өмнө одоо фотограф гээл одоо маш олон төрлийн зүйл туршиж үзсэн. За тэгээд энэ гэрлийн жидэм бүтээхийн тулд чинь за хүүнч байдаг юм уу эсвэл одоо ургамлын одоо үндэсч байдаг юм уу эсвэл одоо өөр юу гэдэг маш олон төрлийн юм туршиж үзээд тэрийг маш олон жилийн хугацаанд тууштай хөдөлмөрлсөний эцэст энэ өн гэрлийн жидэм бүтээсэн гэж бол харсан. За тэгэхээр энэ гурван гол хүчин зүйл Томас Эдисон төдий зэрэгтэй өргөсөн болов гэж бол харсан. Энэ номноос та харахад. За тэгээ номны давуу тал бол сул тал гэж харах хэрэгтэй баг. За давуу талын хувьд гэх юм бол маш уншихад ойлгомжтой, уншихад хэлбэр. Тэгээд энэ номны энэ бичгийн фонд нь айгүй том, тэгээд хоорондоо зайтай болохоор нүдэнд айгүй хэлбэр. За шинжлэх ухаан танин мэдхүй талаас нь одоо сонирхолтой талаас нь тайлбарлсан. За Томас Эдисон гэдэг энэ хүний намтар гэхэр угаасаа бас шууд давуу талтай орчвах. Одоо маш сонирхол татсан юм ном байна. За эсвэргээрээ сул талын хувьд гэх юм бол за яг Томас Эдисон гэдэг одоо тэр агуу хүнийг энэ 100% хугацаанд багтааж бичнэ гэж байхгүй учраас бас энэ хүний амьдралын талаас нь одоо тоншоод гэж авч мэдэн шүү дээ. Тоншоод гэж ярьдэн шүү дээ. Одоо хүүхд наснаас нь одоо хэсэг хугацаанд яриад өсвөр наснаас нь баг ярихгүй тэгэл маш одоо хураангуулж 100% хугацаанд багтаасан ер нь одоо танин мэдхүй талаас нь нэг сайн онцлоогүй гэхдээ бас тусгасан гэж бол харсан. Тэгээ одоо техникийн чадвар талаас нь эсвэл одоо тэр гэрлийн жидийн хэрхэн бүтээсэн талаас нь нэг тайлбарлаагүй. Ямар ч тач гол зорилгыг бичсэн, философиудыг бичсэн бас одоо тэр хүн одоо тэр өндөр зэрэгт хүрэхэд бас юу нөлөөсөн бэ гэдэг талаас нь өнгөцгөн одоо бичсэн ном байсан. За энэ номыг бол ерөөсөө шинжлэх ухаан сонирхдаг, инженерийн талаас явдаг, за бизнесмэнүүд одоо бас энэ ном ч одоо англи дээр бичигдсэн болохоор бас одоо англиэр сурж байгаа хүүхдүүд бас нэмэртэй. За багш нар ч гэдэг юм уу, ямар ч ажил төрөл эрхэлдэг хүмүүс, ямар ч насны хүмүүст айгу тохиромжтой гэж харсан. Маш хэлбэрүүгээр маш ойлгомжтой бичсэн. За тэгээд эцэст нь ер нь номыг дүгнээд хэлэхэд бол нөгөө нэг book review эхэнд асууж исэн асуулт. Энэ хүн үнэхээр одоо хөдөлмөр гэдэг зүйл энэ хүний амжилтанд чухал байсан юм уу? Эсвэл энэ сууд ухаантай мөртлөө хөдөлмөр гэж чухал шүү гэж худлаа ярьдаг хүн байсан юм уу гэж одоо өөрийнхөө асуусан асуултанд хариулахад бол за хөдөлмөр гэж үнэхээр чухал байсан юм байна. Одоо тэр сониуч зан, бүтгүүтлээс айхгүй байх хөдөлмөрч зан гэдэг энэ гурыг зүгээр амьдрал дээрээ ингээд буулгаж авахд за сониуч зан бол одоо ингээд инновац эхлэл гэж байгаа тийм үү. Одоо ямар нэгэн зүйл одоо бид нар чинь яагаад гэдэг асуулт
их асуух хэрэгтэй гэж байгаа тийм шүү дээ. Асуух хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Одоо ямар нэгэн одоо энэ улс орон гэдэг юм уу амьдарч одоо тэр чигээрээ асуудлаар дүүрэн шүү дээ. Тэгээд тэр асуудлуудыг одоо ер нь яагаад ингэх ёстой юм байж болохгүй юм уу те? Имийг айгүй олон талаас нь хардаг чадвар суух хэрэгтэй болов. Тэгээд одоо бүтлгүүтлээс айхгүй байх гэдэг нь одоо ямар нэгэн тэр асуудалтай нэг асуудал сонгож аваад тэрэндээ ямар нэгэн шийдлүүд одоо хэрэгжүүлээд туршаад тэгээд маш олон удаа бүтлгүүтэнд ихтэй бүтлгүүтлээсээ даах хэрэггүй, алдаагаа давтах хэрэггүй. Тэгээд тэр нэг шийдлээ олсон бол тэргээ одоо тууштай хөдөлмөрийн үн цэнээр бүтээх юм болов уу гэж бол миний хувьд харсан юм. Тэгээд энийг ингээд өөрийнхөө амьдралаар тусгаж авахд бол ийм байна. Тэгэхээр ерөнхийдөө бол хөдөлмөр гэж үнэхээр чухал юм байна гэдэг энэ номноос авах гол санаа юм болов уу гэж бол миний хувьд харсан юм. За тэгээ энэ удаагийн номны book review 18 дугаараараа Margaret Fritz зохиолчин Who was Thomas Alva Edison буюу Thomas Alva Edison гэж хэн байсан бэ гэдэг талаар одоо онцлог ном байгаа. За тэгээ энэ удаагийн номны book review энэ дүрээд одоо дуусч байна. За тэгээ эх удаагийн дугаараараа уулзъя.